Сайн байцгаана уу, намайг Бадам Цэцэг гэдэг. Би Momade виртуал туслахын эмнэлгийн үүсгэн байгуулагч, 4 хүүхдийн ээж, 10 жил бизнес эрхэлж бас унаж боссон туршлагатай. Тэгээ одоо бол гэрийн эзэгтэй гэрээсээ ажилладаг эмэгтэй байна. Бидний одоо яг хийж байгаа ажлын гол зорилго нь болохоор Монгол эмэгтэйчүүд гэрээсээ олон улсын зах зээл дээр ажиллаад эндээс валютын орлого олох зорилготой буюу үйлчлэгээ гадны зах зээл дээр экспортлох зорилготойгоор ажилладаг. Одоогоор яг надтай адилхан 150 ээжүүд нэгдсэн ажиллаж байна. Ер нь бол би бизнес хийх сонирхолтой гэх юм уу, илүү entrepreneur сэтгэлгээтэй хүн юм шиг байгаа. Тэгээд одоогоос яг 10 жилийн өмнөөс анхныхаа ингээ бизнесийг хийгээд эхэлсэн. Тэгээд олон монголчуудын адил ер нь Солонгост ажиллаад, амьдраад, суралцаад, том хүүхдээ тэнд төрүүлээд тэгээд Монголдо ирэл за ер нь бизнес хийя гэд. Яг л нөгөө тэнд авч ирсэн цалин, энд авч байгаа цалин хоёр ингээ хоорондоо нийлэхгүй болохоор ер нь миний яг бизнес эрхэлж эхэлсэн нэг үеийнхэн яг нэг ийм сэтлээс эхэлсэн байдаг шиг би боддгийн. Яг тэнд авч ирсэн мөнгөө энд ингээд хичнээн ажил хийгээд авч чадахгүй учраас за хуваараа юм хийяал гэдэг бодлоор л ер нь анхны бизнесээ эхлүүлсэн байдаг. Тэгээ би ч гэсэн яг тэрний адилаар одоо Солонгост үзэж харсан юм аа л Монголын зах зээл дээр хөрсөн дээр нь буулгачихснаатай. Тэнд нөгөө хүргэлтийн хоол гэж байдаг байсан. Монгол байхгүй байсан. Тэгэл Facebook ч байхгүй, Монгол хүргэлтийн хоолч байхгүй хахад л анх удаа л хүргэлтийн хоол хийх гэж үзээл. Тэгэл фейлдэл тампуурал. Тэгээ яг энэ дараалал явсаар авал би чинь 9 бизнес дампуур эхлүүлээд 7-гийн дампууруулсан туршлагатай. Тэгээ эндээсээ миний олж харсан юм нь юу вэ гэхээр ер нь бол Монгол улс ч өөрөө нөгөө нэг хүний нөөцийн аягүй том асуудалтай. Бүх бизнесийг эхлэхэд л дандаа л сайн хүн яаж болох вэ, чадварлаг хүн яаж болох вэ гэдэг нэг асуултан дээр л үргэлжийн ингээл нөгөө тойрол те явж идэг. Мэдээж дампуурал болгоно надад ардаад нэг тийм сургамж үлдээсэн байдаг. Эхний бизнес дээрээ туршлагагүй байсан бол дараагийн бизнес дээрээ хамтрагчаа сайн сонгож чадаагүй ч гэдэг юм уу те. Тэгээ 3 дахь дээр нь болохоор үрэх ёсгүй мөнгийг үрсэн ч гэдэг юм уу. Тооцоолол муу хийсэн ч байдаг юм уу. Гэх мэт ингээл ардаа надаа нэг тийм туршлага одоо үлдээгэл яваад идэг байсан. Тэгээд одоо ч гэсэн би яг л ингээл ээж бол одоо би 4 хүүхэдтэй 4 дахь хүүхдээ ингээл тэгэл гэртээ сууж байхдаа аюух ингээ юм хиймээр байгаа мөртлөө яг ингээ хүүхдээ хараад гэртээ суух шаардлагатай энэ үед бас нөгөө талдаа миний нэг анзарч ирсэн юм. Урд нь ингээд хүн аваад ажилуулахаар аюу гоо ингээд сурж явж байгаа л жирэмсэн боллоо. Хүүхэд гаргалаа гэл гэртээ сууж байгаа дүүнер тэднийг ингээд бол ингээд ажилд оролцуулмаар байдаг ч гэдэг юм уу те зөндөө олон шалтгааны улмаас яг энэ гэрээсээ ажилдаг ээжүүдийн нэгдэл буюу виртуал туслахын агент хийгэл үүсгэн байгуулъя гэд олон юмны уулзуур олон туршлага олон өөрийн амьдралын хэв маяг энэ ингээд нийлж яагаад энийг ихэлсэн байдаг юм аа. Ер нь бол эмэгтэй хүн хүүхэд төрүүлэх болгондоо ингээм амьдралынх нь хэв маяг нь айгу огцом өөрчлөгдөж идэг. Хүүхдтэй байжгаад хүүхдтэй болох, нэг хүүхдтэй байжгаад 2 хүүхдтэй болох, 3 хүүхдтэй байжгаад 4 хүүхдтэй болох ч гэдэг юм уу те. Тэр болгонд ингээм амьдралынх нь хэв маяг, юмыг харах хандлага, юм амжуулж чадах чадвар энэ төр ингээл байнгын өөрчлөгдөөл явж идэг. Гэхдээ нөгөө улам ингээм ачаалал дааж чаддаг болж байгаагаа ер нь мэдрээд идэг байхгүй эмэгтэй хүн. За тэрэн дээр нь бас нэг нөлөөсөн юм нь болохоор анхны бизнесөө ингээд фейлдэл ингээд дампуурал ингээд дуусна. Тэгтэл миний яг нөгөө нэг ингээд өөрийнхөө хэмжээнд хоримтлуулсан мөнгө маань миний эхний 1 2 дахь бизнес дээр ороод ингээд дуусч байгаа шүү дээ тий. Тэгээ 3 дахь бизнес 4 дахь бизнесээ дандаа ингээд ямар ч мөнгөгүй 0-оос эхэлж чадаад байсан байхгүй. Өөрт ямар ч мөнгө байхгүй. Тэгэл 0-оос эхэлж чадаад байсан. Тэгээ бүр ингээд 5 6 дахь бизнес чинь би ингээд зургийн студ үүсгэн байгуулад хий гэж шийдэхдээ надад тэр үед ямар ч мөнгө байгаагүй. Гэхдээ студийн бизнес бол аягүй хөрөнгө оруулалт техник шаарддаг. Гэтэл би нөгөө нэг яаж хэлж яасан бэ гэхээр одоо аппараттай зурагчийн ажилд аваад, машинтай жолооч ажилд аваад, гих мэтэр ингээд тэгээ компьютертэй дизайнер ажилд аваад гээд өөрөөсөө ингээд гарахгүйгээр ингээд нэг эвлүүлж чадаад байсан байхгүй юмнуудыг хооронд нь. Тэгээд дараа нь тэрнийг ингээд харахаар би юмыг нэг жоохон тийм системжилж чаддаг хүн юм уу? Хооронд нь ингээд тийм жоохон уулзуулчих чаддаг хүн юм болов гэл өөрийнхөө яг тийм нэг туршлагаас харж идэг. Тэгээд хүүхэд төрүүлээд жирэмсэн байгаад нэг жоохон ингээ пауз аваад ажилласаа жоохон хөндөрөөд юмыг ингээ жоохон томоор гаднаас нь асаас нь ингээ харах болгондоо эн чинь ингэж болмоор юм байна, ингэж өөрчилж болмоор юм байна гэж хардаг. Тэгэхээр миний амьдралд яг нэг юм
би яг өөрийгөө ингээд өөрөөр харсан цаг үе бол дандаа л хүүхэд төрүүлсний дараа бэди яг нэг тийм ээж хүний амьдралын огцом хэв маягтай миний бизнесийн ингээд өөрчлөлтүүд бас ингээд уялдаад яваад идэх юм бэлээ. Одоо ингээд харахаар те тэр үед нь бол анзаардаггүй байсан. Тэгээ яг хав нэг бизнесээ ингээд дампууруулаад тэгэл ёо би ингээд яагаад тэрийг харсангүй вэ? Яагаад энэ дээр алдчихваа гэж дараа нь ингээд ингээд хэсэгхэн хугацаанд ингээд депрессэнд орно шүү дээ хүн чинь ингээд шоконд орно те юм ингээд зогсчихж байгаа учраас. Тэгээд тэрнийхээ дараа дараагийн бизнес эхлүүлэхдээ за би тэрэн дээр алдсан, тэрэн дээр ингэмээр юм бэлээ, тэгмээр юм бэлээ гэл тэнчэнээсээ нэг юм ингээл ойлгож аваад дараагийнхаа ингээл эхлүүлээл явахдаа системүүдийг айгүй эвтэйхэн хийгээд исэн байдаг. Ер нь систем нь буруугаасаа болж унсан бизнес, миний бизнес ер нь байдаггүй байхгүй. Дандаа л нэг юм ялахгүй алдаа те хамтрагч, мөнгө. Тэгээ хүний нөөц энэ гэл нэг тим нүүд дээр алдаад исэн байдаг. Тэгээд энэ бүхний одоо ингээ хүн чинь ингээ олон дампуурхаараа ер нь нэгдэг байхгүй. За ер нь одоо лам дээр очино, бөө дээр очино. Надаас шалтгааллахгүй байна уу? Би ингээд нөгөө хувь заяан тим юм хараалж атдаг байна уу? Юу болчих вэ гэж дандаа өөг бусдаас хайгаа яваадсэн байдаг байхгүй. Одоо ингээ эргээд харахад миний хамгийн том алдаа би яах вэ гэж болсон те. Ер нь өөр гадны юм нөлөөлчлөөч гэдэг юм уу. Тэгээд одоо ингээ ойлгоход яг нөгөө амьдралаа гартаа барина, өөртөө итгэнэ гэдэг нь юу ч тэр ном уншлага засал одоо юу гэдгийг өөр юунаас ч үл хамааран яг энэ нэг дотоод нэг бадмаа гэдэг юм хүний хоримтлуулсан туршлага алдсан алдаа чадж байгаа давуу тал энтрэ ингээд хүн чинь ингээд нэг жоох ингээд мэдрээд би яг нэг энийг чадаад байгаа юм биш үү гэж ойлгоод те тэр лам мам юу ч хамаагүй тэр ингээд юу ч өөр одоо миний хамтарч байгаа хүмүүс муу байсан сайн байсан ажиллаж исэн хүн ажилласаа гарсан орсон тэр мөнгө санхүү байсан байгаагүй яг нэг хувь бадмаа өөрөө яг юу чадаад байна би юун дээр алдсан юун дээр онсон би юуг чадсан гэдэг яг нэг дотоод хүнтэйгээ ажиллах үед те гадна хүчин зүйл одоо огтын хамаагүй болоод тэнд миний хамтрагч сайн байсан муу байсан би мөнгөтэй байсан мөнгөгүй байсан эсвэл одоо ном сонин уншуулсан байсан засал ном хийлгсэн байсан тэрнээс бүр огтын хамаагүй болоод яг энэ нэг бадмаа гэдэг хувь хүнтэйгээ ингээ ярилцаад би тэрийг чадаад байгаа юм байна. Тэрэн дээр алдсан юм байна. Энийг би болох юм байна гэдэг ч юм уу. Яг хувь хүнтэйгээ ярилцаад өөртөө яг итгээд эхлэх үед тэр нэг амьдралынхаа жолоо гартаа барина гэдэг юм. Айгу орж ирд юм шиг санагдсан. Тэгээгүй бол тэгэл ээж хүүхэд харж өгөөс болоод найз намайг ойлгоогүйгээс болоод гэл ингээд айгүй олон юмыг гаднаас хайгаа шалтгаанаа гаднаас хайгаал яваад байсан учраас би тийм олон дампуурсан болов гэж боддөө шүү дээ. Одоо бол яг нөгөө өөртөө ингээд яг итгэлтэй би энийг л чадна. Би бол энийг чадна. Тэрийгэ чадахгүй юмаа чаддаг хүнээр нь хийлгэе. Чаддаг юмаа өөрөө хий. Өөрөө чаддаг юмаа өөрөө хийч гэдэг юм уу те. Нэг энийг ингээд ойлгоод хүлээн зөвшөөрөөд таниад ухаад ойлгоод ирэхээр л би яг нэг юм хүний үгээр ингээд авсаархан далижгүйгээр амьдралаа ингээд биш амьдралаа ч юм бизнесээ ч юм уу те ер нь бүх юм ингээ өөрөө авч явж чадаад идэг юм шиг санагдаад анзаардаад идэг. За амьдралдаа хэрэгэлдэг юм 3 чухал дадал гэх юм бол юмны балансыг аягүй сайн барих хэрэгтэй байна гэдгийг л аягүй сайн ойлгож чадаад байгаа. Бүх юмны баланс, ажил, нойрны баланс, хооллолтын баланс, гэр бүл ажилдаа зарцуулах цагийн баланс те өглөө оройны баланс гэх бүх юм дээр бүр хувцсны баланс, нүүр бодолтын баланс гэх бүх юм дээр тэнцвэрийг аягүй сайн барих хэрэгтэй байна гэдгийг ойлгоод байгаа. Ялангуяа ээж болоод ирэхээр ингээд олон хүүхэдтэй болоод ардаа хариуцлага нэмэгдээд ирэхээр надад юмыг тэнцвэртэй авч явах шаардлага бүр их гарч ирдэг. Ялангуяа ажил дээр. Тэгээд одоо яаж ч ажилтай байсан орой тэгэл биш хүн заавал бүтэн нойртой хонно гэдэг бол нойр ажлын баланс шүү дээ. Ер нь бол тэ энийг бол хүмүүс хамгийн их нийтлэг мэддэг байх гэж бодож байна. Урд нь бол би ингээл та хамаагүй шүн мөн суугаал бүр хүүхэд унтчвал надад бүр илүү сайн байгаа л тэ. Эднийг унтсан дээр ингэж юм хийдэг байсан. Хоёр дахь миний чухалчилж үздэг дадал гэх юм бол цэвэрлэгээ. Гэрээ бид нэр ингээ нураачаал цэвэрлдэж штэ тэ. Яг тэрнтэй адилхан хүн чинь нөгөө бие оргинизм ингээд цэвэрлж явах хэрэгтэй гэдэгтээ бол би 100% санал нийлдэг. Тэгээ өөрөөсөө гадна хүүхдүүдийнхаа юу идэж ууж байгаа дэрийг анхаарч тэр нэг амттай хоолыг 7 хоногт одоо амттай хоол гэхээс илүү нөгөө балиар хоол, junk food тэрийг 7 хоногт нэг удаа идүүлчээ. Тэгээ 6 хоногт нь илүү юм эрүүлэр явдаг. Яг эзнийхэн дараа өдөр нь болохоор илүү их тийм 13 ч юм уу, ногоо ч юм уу, овёс ч юм уу, эслэг өгч нөгөөх junk food-ийн биес нь хурдан цэвэрлж гаргадаг ч гэдэг юм уу. Нэг тийм цэвэрлэгээ
одоо идлээ цэвэрлээ гэдэг процессыг л би дотроо болон гэр бүл дээр аягүй их тийм доктортойгоор авч явах хичээдэг гэх юм да. Энэ бол яг нөгөө эрүүл байх хамгийн одоо суур үндэс юу гэх юм те. Хүн чинь ингээд би амаараа юу гэж миний бие яг л тийм болж хувирж байгаа те. Цэцгийг зэвтэй усаар услаад байх юм бол цэцэг хүчдэгтэй л адилхан. Би ингээл биендээ хор гэж зардаг хоол бол юу байхгүй л те. Гэхдээ өөрөө хүн тэрийг ингээд ангилж мэддэг байх хэрэгтэй гэж би боддог. Тийм болохоор хоолтон дээр нэлээд анхаарал хандуулдаг. Тэгэхээр би тэр нэг биеэ цэвэрлэх хэрэгтэй гэдэг дадал зуршлыг бол байнга тогтмол барьж явахыг хичээдэг. Дараагийнх нь нэг чухал зуршил болохоор бид нэр ингээд цаг үеэ мэдрэх, тэрнтэйгээ зохицуулж өөрийгөө ингээд тасралтгүй хөгжүүлж явах гэдэг зүйлийг бас тогтмол авч явахыг хичээдэг. Яаж игээл нэг технологийн нийтлэл олоод уншиж явах, технологитой холбоотой кино олоод үзчих те. Би тэрийг өөртөө эвтэхнэр яаж ойлгож болох вэ? Би бол ингээд технологийн хүн биш болохоор амар ингээд тийм мэрэгжлийн юм бол ерөөсөй ойлгохгүй. Зүгээр би тэрийг юугаар дамжуулж ойлгодог вэ гэхээр хөнгөн тийм нийтлэлүүд эсвэл мэдээ эсвэл ийм сонирхолтой тийм одоо уран сайхны киноч гэдэг юм уу те. Нэг стартап гэдэг кино үзэл гэл Itaewon Class гэдэг кино үзэл гэл стартапын ертөнцийг ер нь тиймэрхүү байдлаар олж болохоос би яг тэрэнд мэрэгчсэн хүн биш. Гэхдээ өөртөө таарсан аль эвтэйхэн надад нэг тийм эвтэйхэн байдаг арга барилаар тэр нэг нийгмийг ингээд нэг түүчилээд яваад байгаа тренд болоод байгаа зүйлтэй өөрийгөө яаж ингээд ийгэл юм тэнцүүхэн хэмжээнд авч явахыг л хичээдэг. Тэгээ ээж хүн учраас ном уншиж одоо сууна гэдэг бол миний хувьд бол зарим хүний хувьд бол энгийн асуудал. Миний хувьд бол тэр чинь тансаглал байхгүй те ингээд кофе тавиад ном уншаад тэрийгээ бүр ингээд вау гэд ингээд хэдэн цаг уншснаа мэдэхгүй сууна. Би хамгийн сүүл хизээ тэрийг сууснаа санахгүй байгаа байхгүй. Гэхдээ номыг одоо аппликейшнаар дамжуулаад сонсчиж болж юм те. Тэр мэдээлэл ийм апп байд юм байна. Тэрэн дээр юм сонсдог ном ороод байгаа юм байна. Тэрийг би ингээд сонсч болох юм байна гэдэг мэдээллийг л цагт нь ингээд авчиж чадж байгаа бол би яаж игээл тэр нэг амжихгүй байгаа зүйлээ өөр байдлаар зохицуулчих арга надаа олддог ч гэдэг юм уу те. UbiCab гэдэг апп байд юм байна. Би хүүхдээ хөргөж амжихгүй байгаа бол дуудаад ингэж тийм байж гэдэг юм уу. За нэг тиймэрхүү ингээд мэдээллүүдээс л яаж игээл ингээд хоцрохгүй турших, тестлэх тийм цагийг өөртөө яаж игээд гаргахыг хичээдэг. Өдөрт нэг 30 минут ч болох нэ би яг мэдээлэл авдаг тэр нэг сайтуудыг ухдаг. Эсвэл ингээд аппуудыг те тэднийг ингээд илүү тэр мэдээллийг илүү агуулсан байдаг сайтуудаар орж мэдээг нь уншдаг ч гэдэг юм уу. Нэг тийм хэсэг 30 минут ч юм уу. 30 бараг хүрэхгүй дээ. Нэг 20 15 яаж игээл өдөр болгон тэрийг ингээл тогтмол ингээл барихыг хичээдэг гэх юм уу. Аз жаргалын 10 нууц гэдэг нэг нэмэхийн ном уншсан юм аа. Одоо номын дэлгүүр дээр байдаг л ах. Тэр номон дээр ингээд нөгөө бусдыг уучлах өнгөрсөндөө биш ирээдүйд илүү анхаарах ч гэдэг юм уу. Нэг юм жижигхэн юм зөвлөгөөнүүд өгдөг байхгүй. Эднэр бол миний одоо нөгөө амьдралд тэрийг би бүр 2007 8 онд бүр Солонгост байхдаа уншсан байхгүй. Тэгээд тэр ном бол яг тэр цаг үеэс одоо хүртэл ингээд би өдөр тутамдаа ингээд байнга хэрэгжүүлж явдаг тийм зөвлөгөө гэж хэлж болохоор те. Хүнд ингээл хүн чинь амьдрал баялаг юм чинь намаа гомдоох зөндөл хүн ингээл амьдралын дунд гарч ирж шít. Тэрэнд ингээл гомдоол хорсоол ёо хаста нэрэг гэл тэрстэй ингээл ингээд байх тусам би тэрэндээ өөрөө ингээд дотор хүн маань тэрэндээ идэгдээд нэг тийм мөөгөнцрөөр ярих юм бол ингээд миний дотор ингээд нэг тийм үржээд намайг ингээд идээд байдаг байхгүй нэг тийм хорсолтой ингээд улам автаал те. Тэгээд яг тэр нэг зүгээр бусдыг ингээд уучлж сурах гэдэг маань тэр хүний төлөө биш би өөрийнхөө төлөө хийж байгаа юм байна гэдгийг ойлгосон байхгүй. Одоо уучлал гэдэг нь тэр хүнд ингээ уучлал үзүүлээ. За би чам уучлалаа гэж тэр хүнд ойлгогдохоос илүү дотор хүнээ ингээ тийм тайван байлгах, стрессгүй байлгах, гэгээтэй байлгах гэдэг тал дээр энэ бусдыг уучлах гэдэг тэр нэг зүйлийг уншснаас хойш би бүр айгүй тайван болцсон. Одоо би ер нь их багийн стресстэй байдаг тайван хүн байдэн шүү дээ. Тэгээ ихтэй бол миний эргэн тойрон гэл байнга юм буцалж идэг. Гэрт 4 хүүхэд энэ 150 хийж гэл байнга ингээд буцалж байгаа юм дотор байдаг мөртлөө энэ намайг хамгийн их авардаг чадвар. Нөгөө талдаа болохоор өнгөрсөн лүгээ бити фокус, ирээдүг рүүгээ фокус гэдэг зүйлийг яг тэр номноос бас би уншсан байдیں۔ Тэгээд ямар нэг ингээл алдаа гаргачих штэ. Хэрэв би өнгөрсөн лүгээ фокуслог байсан бол одоо ингээд нэг юм 7 бизнес дампууруулаад дахиад ингээд 10 дахь эхлэхээ сууж явахгүй л байсан баг те. За би чаддгүй юм байлээ. Би угаасаа тэгэл алдчихдээ юм байлээ. Ер нь хүнийг тэгэл одоо хохироочдөг юм байлээ. Намайг хинч боддгүй юм байлаа ч гэдэг юм уу. Нэг ийм нуудад фокуслаад байсан бол би ингээл ахаал эхлэх гээд явж байхгүй байсан баг. Тийм болохоор за окей тийм болсон. Тэндээс би авах юм авцсан. Сурах юмаа сурсан те. Анализ хийсэн.
Тэндээс би одоо дараагийн зүйлээ олж харсан учраас дараагийнх руугаа урагшаа. Ирээдүйд би ингэмээр юм байна. Тин тэгж алдсан учраас хоошид ингэмээр юм байна. Тэгмээр юм байна. Би мөнгөө юу гэдэг утсаа ингээд өмнөхийнхээ арын карманд хийсэн учраас алдсан. Тэгэхээр би дараа нь цүнхэн дотор хийж явж ямаар юм. Цүнхээ сайн барьж явж ямаар юм ч гэдэг юм уу. Им жижигхэн юм дээр ингээд жижиг том гэлтгүй бүх юмн дээр ирээдүйд рүү чиглэхгүй бол тэр юм уустай яаж миний арын кармандаас утсыг харчваа. Тэр яагаад миний зовж авсан утсыг хулгайлчваа гэл ингээд ийшээ фокуслах юм бол би бас ингээд урагшилж чадахгүй гацчдгийм байлээ гэдгийг аягүй сайн ойлгож авсан. Тэгээ бас нэг ялангуяа ээжүүдэд эмэгтэй хүмүүст зөвлөхөд хэцүү байх тусмаа нүрэ бод гэдэг зөвлөгөө би нэг багшаас сонссон бидгийн. Ялангуяа эмэгтэй хүнтэй амьдрал хэцүү байх тусам ажилчин бүтэхгүй байх тусам өөрийгөө тийм гой хувилбар дээрээ тавьж өөрийгөө сэргээж одоо би жишээ нь ингээл юм ингээл дампуурал ингээл навсаагаал нэг хэсэг хөвтдээ материал бүх хүндэл тохиолдог байх ингээл бүр буф болоо тий. Тэгтээ тэрний дараа юу хийхээ мэдэхгүй. Дараагийн зорилго маань хаашаа явахаа мэдэхгүй. Тэгтэл би нэг тийм нүрэ будаал айтайхан кофе шопд очиж суугаал нэг төвлөрөөл ингээл бодохоор тэр орчноосоо ч юм уу өөртөө сэтгэл хангалуун байгаа байдлаасаа ч юм уу би ингээд нэг тийм цэнэг аваад тэгээд тэгж болох юм байна. Нэрээ ингэж болох юм байж гэдэг юм уу. Дараагийн гой санаанууд тэнчнээс ингээд би өөрийгөө хамгийн гой байгаа үе дээрээ гой санаа олоод идэг. Тэрээс ингээ өөртөө ихтгэлгүй ингээл нэг үс нүр хувцас нэг эвгүй байгаа үед яаж чигчигээд гой юм бодож олж чаддаггүй. Тийм болохоор хэцүү байх тусам нүрэ бод гэдэг зөвлөгөө бол ээжүүдэд бүр хамгийн хэрэгтэй зөвлөгөө гэж би бодож байна. Хүн юм олон өнцгөөс нь хүлээж байгаа юм. Гэхдээ тэр нэг энийг ч гэсэн ингээ айгүй олон хувилбар дээр гэр орныхаа асуудал дээр ажил мэргэжил дээр найз нөхөд дээр ч юм уу те айгүй олон хувилбараар ингээд хөрвүүлээд ашиглаасай л гэж бодож байна. Би ер нь бол нэлээд тийм бүлсэг хүн л дээ. Гайлын том 3 дүүтэй. Манай ээж бас нэг тийм гэр бүлсэг ингээл ах トゥ нар дотор ямар асуудал байна бүгдийг очиж зохицуулж ийдэг, наашин цааш нь хүн амьтанд ингээл тусалж ийдэг. Тийм хүний чих тийм бүлсэг хүн гэж ярьдаг шүү дээ. Тэгээд ээж маань тийм байсан болооч тэр юм уу би их тийм гэр бүлсэг хүн. Тийм учраас миний амьдралын хамгийн үн цэнтэй зүйл бол гэр бүл юм а гэж боддог байсан. Олон хүн ч гэсэн миний хамгийн үн цэнтэй зүйл бол миний гэр бүл гэж ярьдیں۔ Гэхдээ дараа нь юу ойлгосон бэ гэхээр манай ээж айгуу тийм ингээл одоо гэр бүлсэг бүх юмаа гэр бүлийнхаа төлөө ингээл зориулдаг, өөрийгөө хаяал гэр бүлийнхаа төлөө хүүхдийнхаа төлөө зүтгэдэг, өөрөө хичнээн авсааж исэн ч хүүхдтэй хамгийн гоёыг авч өмсгөл хийчихээдэг. Тийм л одоо бүх үнц нь гэр бүлэнд байсан хүн. Гэвтэл 56 наснда дөнгөж 56 наснда хорт тавдраар онцлогдоод 3 сарын дотор тэгэл нас урчиж байгаа байхгүй. Тэг яг энэ үйл явдал надад юуг ойлгуулсан бэ гэхээр үгүй юм байна. Миний хамгийн үнцэнтэй зүйл бол гэр бүл биш юм байна. Миний хамгийн үнцэнтэй зүйл бол миний эрүүл мэнд юм байна. Би хүүхдийнхаа төлөө, гэр бүлийнхаа төлөө гэж бодох тусмаа би эрүүл мэндэд үнцэн өгөх хэрэгтэй юм байна. Илүү урт удаан амьдрах, илүү нөгөө амьдралын чанар гэж ярьдэн штэ тэ ингээд хэвтэрт ороод, асаргаанд ороод, хүүхдээ зовоогоод, санхүү мөнгөний үрээд амьдрах тийм амьдралаар биш. Аль болохоор би хүчтэй, тэнхээтэй, тамиртай, саруул ухаантай, юу ч амжуулах одоо тийм потенциалтай байхын тулд би эрүүл мэндэд аягүй их анхаарч тийшээгээ маш их үнцэн өгөх ёстой юм байна гэдэг тийм ойлголтыг аваад удаагүй байна л та. Ээж маань яг жилийн өмнө нас орсон. Тэгэл би тэрнээс хойш юу вэ? Эрүүл мэнд гэдэг чинь хүүе л гэдэг болчиход байгаа. Яг одоо магадгүй энэс нэг 10 жилийн дараа батмагийн үнц нь өөрчлөгдсөн байх магадлалтай тий хүний амьдрал баялаг болохоор. Гэхдээ өнөөдөртөө бол би яг эрүүл мэнд гэдэг зүйл дээр амар фокусцсан. Тэгээд энэ мэнд гэдэг энэ аппликейшн дээр мэндийн хамт олон бол монголчуудад яг нэг ойлгохгүй байгаа юм ойлгуулах гад бүр хамаг хүчээрээ ингээд зүтгэж байгаа нэг ийм хүмүүс байгаа учраас би энэ мэнд аппликейшн happy message би амар дуртай байгаа. Бас далимдуулаад бас амар баярлалаа гэж хэлчихье. Их өөдрөг хүн юм байна. Юмыг их ингээд эвтэйхэн болж болох бүтэх талыг илүү олж хардаг юмнаас те. Одоо нэг хүн ингээд үйлчилгээ үзүүлж илаа гэж бодоход тэр хүний ингээд юм дутуу байгаад байгаа байтал яаж тэр хүнийг ингээд буцааж явуулахгүйгээр энчнээсээ зохицуулаад тэр хүний хүссэн юм ингээд хийгээд өчөх вэ гэд ингээд нэг тийм өөдрөг байдал жоохон сэтгэл гаргаж чаддаг юм сэтгэл гар бишээ. Халамжлах дуртай гэх юм уу? Би хүнийг тийм жоохон халамжлах дуртай гэх юм уу? Тэр байдал маань намайг ингээд хүмүүстэй айгуу гоё юм уйж өгдөг байхгүй юу? Батматай уулзахад нэг бас нэг жоох юм халамжилдаг да надад жоох анхаардаг да ч гэдэм юм. Тийм болохоор ингээд миний хүрээлэл намайг ингээ орхихгүйгээр наттай ингээ ойрхон ингээ
уулзсан хүмүүс маань ингээд дахиж эргэж уулзах гад холбогдох гээд байдаг. Тэр нь миний давуу чадвар юм болов уу гэж бодож байна. Миний одоо супер хүчтэй. Бас би юмд оролцоотой байх хичээдэг. Юмд 10 жил тахтай ангийн дарга байсан. Дараа нь сурчдын зөвлөлийн гишүүн байсан гэл ингээл чи 10 жилдээ би юунд оролцоотой байж болох вэ гэдэг дээр л ингээл анхаарахад л ямар нэгэн уралдаан тэмцээнд яаж игээл оролцчих гол одоо спортод авьяасгүй байхад очиод ингээд ядаж хөгжөөнд дэмжигчээр суучих гал те юмд оролцоотой байх гэж хичээдэг. Тэр бас миний супер хүч байж магадгүй. Тэгээд хүмүүсийг ингээд нөгөө энэ өөрчилчих байхаа гэд хүлээхээсээ илүү энийг яавал өөрчилж болох вэ? Би юу хийж чадах вэ? Гэж үргэлж өөрөөсөө асууж үздэг. Тэр маань л ингээл айгу олон ингээл юмыг хийж үзээл, алдаал, бүтлгүүтэл дахиж эхлээл ингээл яваал ингээл өөртөө нэг тийм тодорхой туршлага хуримтлуулад тэр болгоны ард чинь тийм чадвар надад үүсэж байгаа юм тий. Тэрийг авчирсан супер хүч бол яг саяны дурдсан зан чанар маань байж магадгүй гэж боддог. Мами дагналаг одоо ингээл нөгөө өргөжих тусам өөр ийм боломж байгаа юм байна гэдэг боломжууд ингээл нөгөө харагдаад эхэлдэг тий. Тэгээд аль болох нэг юм руугаа ингээ фокуслаад тэр төвлөрөө тэрийг амжилтанд хүрэхийг хичээж байгаа ч гэсэн момид бол за гадны зах зээл дээр ингэж гарч болох юм байна. Ийм шинэ үйлчлэгээ нэвтрүүлж болох юм байна. Өөр бид нар ийм хүмүүстэй хамтраад ийм үйлчлэгээ нээж болох юм байна ч гэдэг юм уу. Бас ээжүүдэд зориулаад зөвхөн ингээд тэр момид агентлагт нэгдэж байгаа хүмүүсээ сургалтанд хамруулад ингээ оруулж ирдэг байсан бол момид гэдэг аппликейшнийг бид нар удахгүй лонч хийх чинь момид академи гэдэг аппликейшнийг сургалтын. Тэгээд 21-р зууны эмэгтэй хүн 2020 оноос хойш амьдарч байгаа эмэгтэй хүн бол жирэмсэн болсон үедээ хүүхэд гаргасан үедээ нийгмээс тусгаарлагдаад хамт олноосоо таслагдаад гэртээ суух биш тэр үедээ харин ч өөрийгөө шинээр олж авч өөрийнхөө ур чадвар дээр апдейт хийж чаддаг тийм технологийн бүх боломж нь бүрдсэн 900-д бид нэр амьдарч байгаа хамгийн азтай. Тийм болохоор үүнээс хойш түүнээс цааш эмэгтэй хүн жирэмсэн болсон бол захирал нь яана гэх биш те. За гэрээсээ ажиллаж байгаа. Бас эмэгтэй хүн жирэмсэн болоод хамт олноосоо ингэж кредит аваад тусгаарлагдж байгаа бол тэр одоо цаг мөч бол за одоо жирэмсэн болсон дээрээ хүүхэд гаргасан дээрээ хүүхдээ байгаагаа дээр энийг сураад авчий. Би энийгээр цаашаа ажиллая. Энэ мэрэгжлийг шинээр эзэмшиж гэдэг юм уу. Тийм бүх боломж нь байдаг болчихсон үед амьдарч байгаа учраас энийг л ээжүүдэд илүү ойртуулах, мэдрүүлэх чадна гэдгийг нь өөрт нь ойлгуулах л момидын гол зорилго байна да.